Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өмнөх хичээлээр бахархан бүхнийг сургадаг багшаа баярлуулах ёс сэдвийн хүрээнд нэлээд олон ихийг уншиж судалсан билээ. Хүүхдүүдээ дараах дууг сонсонгоо зургийг сайтар ажиглаарай. Анх хөлд орж яваа алдрай жаахан хүүд алхаарэ гэд дэм харлаа эрдмийн үсэг хэлэх байгаа инхри жаахан охинд эрдэмтэй хүн болно урам хайрлаа хүмүүсээ бибиндээ урам хайрлаа. Энэ дууг сонсоод та нарт ямар сэтгэгдэл төрж байна вэ? Юу бодогдсон бэ? Сурах бичгийнхээ хуудас 53-ыг нэгээрээ. Урам хугарав. Хүүхдүүдээ дараахыг багштайгаа хамтдаа уншицгаая. Эрдэнийн ангийнхан хичээлээрээ цэцэг тарих тухай мэдэж авлаа. Багш нь тэдэнд 2 сарын хугацаанд тасалгааны цэцэг тарих даалгавар өгөв. Хамгийн гол нь түүнийг өөрөө усалж арчлах хэрэгтэй гэлээ. 2 сарын дараа хүүхдүүд тарьсан цэцгээ ангидаа авчирв. Хүүхэд бүрийн тарьсан цэцэг өөр өөр байлаа. Навч нь том, жижиг, зарим нь бүр цэцгэлжигсэн байхаж. Учирлын цэцэг бусдынхаас хавьгүй том, бас ягаан цэцэгтэй байв. Эрдэнэ түүнээс цэцгээ яаж арчилсныг нь асуутал би тарьсан цэцгээ услахаа мартаад хүлчихсэн. Үүнийг өчигдөр ааваар дэлгүүрээс ахуулсан юм гэв. Удалгүй багш эгнүүлэн тавьсан цэцгийг үзэж хамгийн сайн ургуулсан цэцгээр том ягаан цэцэгтэй учирлын цэцгийг шалгарууллаа. Сайхан ургажээ, сайн байна гэж багш түүнийг магтав. Хүүхдүүд учралд баяр хүргэж алга ташна. Харин Эрдэнд энэ бүхэн огт таалагдсангүй. Түүний урам хугарав. Хүүхдүүдээ энэ эхийн гарчиг болон эхийн төгсгөлд байгаа 2 үгийг сайтар ажиглаарай. Уншсан их маань таалагдсан уу хүүхдүүдээ? Учирлын цэцэг аль нь бол? Та нар юу гэж бодож байна? Тэртээ дараах асуултанд бүтэн өгүүлбэрээр хариулан бичээрэй. 1. Чиний бодлоор урам хугарах гэж юу вэ? 2. Чамд урам хугарч байсан тохиолдол байгаа юу? Хамгийн гол нь сурагчдаа бүтэн өгүүлбэрээр хариулж чинь гэдгийг битгий мартаарай. 3. Дараах зүйрдсэн үгээс ихэд тохирохыг олж будаарай. А. Эвтэй бол хүчтэй. Б. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал. Багшийн бодлоор хүн бүр алддаг. Томчууд ч гэсэн алдаа гаргадаг. Алдаагаа засах, бусдад алдаагаа засахад нь туслах боломж хүн бүрт байгаа шүү. Алдаанаасаа бүү айгаарай. Алдаж байж хийж сурдаг гэдгийг маш олон хүн баталсан шүү. Энэ нэхийг уншаад утгыг нь сайтар ойлгосон байх гэж найдаж байна. Хэрвээ ойлгосон бол дараах ажлуудыг бие даан хийгээрэй. Өөрийнхөө найзад урам хайрлсан шүлэг зохиох, эсвэл захидал бичих. Хүүхдүүдээ та бүхэн үүнд бүтээлч байдлаар чөлөө сэтгэлгээгээр хандаарай. Ингээд амжилт хүсье. Бүгдээрээ хичээгээрэй хүүхдүүдээ.